Хөдөр сумын тариланчид техникийн шинжилгээ өнгөрсөн хугацаанд сайн хийж чаджээ. Хэдэн зуун сая үнэтэй өндөр хүчин чадалтай компаниуд л өнөөдөр талбай дээр гарч байна. Хэрвээ ургац сум бол ийм техникийг ашиглах нь хөдөлмөрийн бүтээмж бага, өөрийн зардал өндөр тусдаг. Ийм техникийг шинжилж чадсантайгаа адил газраа ч гэсэн хижээж чаддаг байх хэрэгтэй. Үр дүн нүдэн дээр илт мэдэгдэж байна. Ургац сайтай жил хураалтанд явахч урамтай шүү хэмээн жолооч нар нь ингэж ярьлаа. За сайн байна уу? Ургац харин уу? Арив. Ургац гайгүй. Таны хувьд хэдих намрын ургац сураалт уу? Би 26 намраа явж байна одоо. Энэ жил хур бороо их сайхан байлаа. Мэдэгдэж байна уу? Тажгүй байна энэ жил. Гаагаас нэг энэ хоол гэхэд одоо 24 таа явж байна да. Гаагаас ургац. Таны энэ чинь ямар техник вэ? Кейс үү? Италих. За. Тэ, актив гэдэг. Тэ. Ажлын бүтээмж өндөртэй. Хамаагүй өндөр. Өдөрт нэг 100 гаруй тоннуудад урааж байна да. За сайн байна уу? Ургац харин уу? Ургац харин. Их амархан бункер дүүрж штэ. Энэ жил будана гарт сайн байна. Гайгүй. Жон дээрийн хүчин шатал ямархан байна уу? Энэ бүрэн яг ажилуулж хүчин шатлаар нь боломжтой байна уу? Боломжтой. Ер нь яваад ах юм бол яваад. Будага хураачаад дээрээс нь сүрлэн хүчлэгээ хамтдаа игээ явчихж байна уу? Тэгж. Шууд араас цацаа шууд. Ийхүү бидний бордооны ач тусыг талбайгаас нь сурвалжлаад буцах гэтэл төөс тэр хол замыг туулж ирчгээд манай аж ахуйтай танилцаад явна уу? Бид хөдөөд үндсэн үйлдвэрлэлд туршилсан цогцлбор үйлдвэрийг байгуулах зорилт тавин ажиллаж байна. Дан ганц тариад ашиг ихтэй ажиллах хэцүү болчихжээ. Иймд дэрэгдээ 30-аад гад Гала сортын хүмүүс тариалсан гэд Ариун бэлчээр компани менежер Отон Шимэг бит хоёрын хооронд дараах ярилцлага өрнөлөө. Одоо энэ жилийн ургац цолстой ариун өндөр байна. Тэгээ одоо ямар ч байсан одоогийн байдлаар ургац өндөр 20 гаруй 20-оос дээш ерөн центнер авч байна. Одоо ер нь ажлынхаа нэг 50% та явж байна. Манайх энэ жил 30 га тариалсан. Ямар ч гэсэн 50% та хураалтаа хийгээ явж байна. Одоо ингээд хураасан төмснүүдээ 2 ангилаа үүрих. Энэ болохоор таварих ангилсан. Хоёлаа энэ таварих дээр очие. Гала сорт дээр одоо бол энэ үл яг таварих тий. Хальсны зузаан өшөө төмсний үндсэн үзүүлэлтүүдийнх нь ямар байх вэ? Тийм, гала сорт болохоор яг хэлбэр төсөө хувьд ийм бөөрөнхий дуурах хэлбэртэй ер нь нэг том жижигэр хэтэрхий томроод идэггүй төмс гэж ярьдаг хүмүүс яг дунд чимжээтэй нэгтрэл сайтай. Бүтцийн хувьд болохоор нэгтрэл сайтай, амархан бутраад идэггүй нөгөө юу сайтай л гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ жилийн хувьд бид нар бас нэг бордоо хөрснийхаа юунд тааруулж бордоогоос зөв үргэлжлэсний хүчинд энэ жилийн гала сорт бол нэлээд том таваарлаг гарсан байна. Эдний хураасан төмсөө хотод хадгалах 1000 тонны багтаамжтай өөрийн зойртой. Эндээсээ борлуулалтаа шууд хийдэг. Энэ жил нутаг оронд нь самар жимс ариун ургаж, намрын ургац хураалтанд өдрийн үлсээ тохироод ажиллах залуус ховордчихэ. Нэгэн тал тариад ургуулжуулсан таваараа цасан даруулж, цаас болгож хийсгчгүй тулд Эрдэнэтийн цэргийн ангитай гэрээ агуулж, хорин байлдагч ургац хураалтан дээр ажиллаж байна. Ариун бэлчээр компани бас нэг онцлог нь газар тариалангийнхаа үйлдвэрлэлийн хажуугаар төмс хүнсний ногоо бол тариалдаг байгаа. За энэ жил нийтдээ 30 гад бол төмс тариалсан ургац ариун байгаа. За бас намрын ургац хураалтын ажил үнэхээр цаг нартаа уралддаг гэдэг утгаараа эдгээр бол Эрдэнэтийн цэргийн ангиас цэргүүдийг гэрээгээр ажиллуулж байгаа. Минь өөрийгөө танилцуул да. Намайг Бацангийн мөнхөрдөн гэдэг. Би Аранга аймгийн Өндөрлөл хаанаас Эрдэнэтэд цэргийн алба хааж байгаа. Тий. Төмс хураалтан дээр оролцоод хэд хонж байна? 7 хонж байгаа ирээд. Одоо энэ яг ангилах сортлох машин шүү дээ тий. Үр тавар хоёроор нь ялгадаг. Энэ болохоор таваар нь гоож байгаа. Цаадлаараа үр нь гоож байгаа. Хаад өдөрт ойролцоогоор хичнээн шуудаа төмс хурааж гин үү? 1000 төмс. Тий. Тэгээ сайн ажиллах юм бол 1200 илүү гараа. Хэд хоног ажиллах гэрээтэй ирсэн? 20 хоног ажиллах гэрээтэй ирсэн. Ойролцоогоор өдөрт хичнээн шуудаа үрийн төмс ангилж гин. Үр нь л нэг 500 та хэрэгцээ. Эрдэнэт цэргийн албанд ирээд хэдэн сар болж байна? Одоо 5 сар болгож байна. 5 сар болж байна. Тий. За намар уян ургац сураалтанд оролцож байгаа юм байна. Сэтгэл ямар байна вэ?
Сэтгэл өндөр. Өөрөө ханаас ирсэн алба хааж байгаа. Хөсгөл аймагт ирсэн. Тийм. Намрын ажилд анх удаага оролцож байна уу? Тийм анх удаа. Манай компани бол одоо юу тоног төхөөрөмжийг сайтай. Тэр бол их бид ядраадах юм байхгүй. Урд нь ажиллаж байгаа болохоор гоё л. Танаа ингээс хэдэн хүүхэд энд ажиллаж байна? Манай бот бодлогын тусгаар онсч одоо 15 зэрэг ирсэн. Дарагтайгаа 16 ирсэн. Хэд хоног ажиллах вүлээ? 20 хоногийн гэрээт ирсэн. Өөрөө ханаас Эрдэнэт цэргийн албанд хааж байгаа. Би Хөвсгөл аймгийн Арбул гэсэн мас татагт ирсэн. Хөрөвсөргийн ганц зэрэг гэж. Цэргийн алба сайхан байна уу? Цэргийн алба бол гоё юм. Амжилт хүсье. За баярлалаа. Төмс хортлох үтрэмдээр буулгасан будаагаа цэвэрлж ачуулах ажилд эд өрнөгтөө зэрэгцээд бүтээн байгуулалтын ажлууд ч ихсэн ар араасаа хөвөрч байна. Ариун булчир компани захирал амар жаргал. Хүмүүс хоттол ажил амьдрал байна. Хот руу нүчгүй сайхан амьдрах юм шиг. Бэлэн зэлийн амьдрал өөрийг нь тусаж авах хитэл Улаанбаатарыг зорих юм. Энэ ч бас хүмүүсийн буруу биш байх л та. Гэхдээ хөдөөд яагаад жилийн 4 улиралд тасралтгүй ажилдаг, загвар аж ахуйг байгуулж болохгүй гэж хүмүүс төрсөн өсөн нутагтаа сайхан амьдралтай ажлын байрыг хөдөөд бий болгохын төлөө чадхаасаа чадахгүйг нь хүртэл хийхээр зориг шулуудсан гэж байлаа. Тэрээр хөдөр сумд ирснээс хойш 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Үр тариа тарих, төмс хүнсний ногоо тариалах уу? За тэ ариун ургац ахвал асуудлын нэг, ажлын нэг хэсэг. Нөгөө талдаа бас тэнд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаал, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх гээд орон нутагт одоо яг танай компани дээр ирэхэд анзаарэгдэж байгаа хамгийн одоо нүдэн тусах сайн зүйл нь бол бүтээн байгуулалтын ажлуудыг бас хийчихжээ. Энэ богино хугацаанд юуг амжуулч ба? За яадаг ч байсан эхлээд анх эхлэхдээ биднээс ч одоо юу ч хөө газар ингээд юмыг цогцлоож эхлүүлэхийн тулд 2 вагончтой энэ газар ирж исэн. Тэгээд ингээд хамгийн дөрөнд бодогдсон юм бол энд эхлээ аятай тухтаа сайхан амрах тийм ээ. Энэ ажлыг ингээд сайн явуулахын тулд бид яах ёстой гэвэл энэ хүмүүсийн орчныг сайн бодох хэрэгтэй байна гэдэг. Тэгэл ихэлсэндээ тэгэл энэ ажилтны байрыг хамгийн түрүүнд барьсан, ажилтны байрыг дамжуулаад энэ агуулгуудаа барьж эхэлсэн. Тэгэл ер нь газар тариалангийн бол бүхэл юм шаардлагатай. Пүү агуулах одоо нөгөө наад захын шуудаа саваа хийх газар, одоо техникээ оруулах тийм ээ, гараж. Ингээ энэ болгоныг л одоо бидний өвөг дээдс агуу хүмүүс ингээ бүтээсэн байна. Тэр бүтээсэн юмыг би яг 0-оос нь л одоо эхлээл бүтээгээл залан хүн би өөрөө хийгээл явсан та. Одоо энэ ард харагдаж байгаа төмсний агуулга. Төмсний зойр. Тэнд болохоор буудааны агуулга. Буудааны одоо тэн талд буудааны одоо шинээр дахин агуулга баригдана. 3000-ын селлоз баригдана. Тэнцээ задгаар буудааг хадгалах агуулга одоо том агуулга баригдсан байгаа. Наа талд нь 2 үрийн төмсний зойр баригдсан байгаа. Одоо энэчнээс үрийн төмсөө энд үлдээд ирэх авар энэ тариалтын ажил явагдана. Гурилын үйлдвэр барих ажил хаана хийгдэх вэ? Гурилын үйлдвэрийн ажил одоо энэ тэр том агуулгын ард талд нь баригдах юм байна. Ерөнхийдөө бол хилний явцсан одоо энэ тог цахилгааны асуудлууд нь бас жоохон асуудалтай болчиход. Одоо энэ шийдэгдсэн ер нь эх жилийнхаа ургац дээр бол яадч байсан гурилыг өөрсдийн гурилыг бол гаргана. Бага хэмжээгээр одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх энэ төрийн маань бодлого явж байгаа энэ дээр түшиглээд заавал юмэг нэг тийм хүндрэлтэй том асуудал болохгүй. Энд чинь орон нутагтаа ядаж нэг дахнаас авдаг гурилын энэ чинээс хийж бүтээчих санаатай л бидэд ноцтолтой хөөцөлтөд явна л да. Залуучуудад хандаа та юу гэж хэлмээр байна? Тий, яг одоо их гоё асуулт асуулаа л да. Яг энэ бол хамгийн чухал юм болчиход байна. Монголын манай нийгэмд яаж ийм бүх юм хялбар аргаар хүн мөнгөтэй болох юм л яваад байна шүү дээ.